хөгөөд спортоор хичээлээд байгаа учраас Өөрийн боловсрол мэдлэг, ур чадвар, ахвал самбаагаараа амьдралд амжилттай ажиллаж хөдөлмөрлөн нийгэмд өөрийн байр суурийг олсон бусдыг амжилт бүтээл алдар нэрээрээ манлайлан дагуулж байгаа манай Орхон аймгийн иргэдийн амжилтын нууцыг бусдад түгээх сайн туршлага мэдээллийг нийгэмд түгээн дэлгэрүүлэх зорилготой нэгдэх уулзалт ярилцлага өнгөрсөн 2 дугаар сараас эхлэн амжилттай зохион байгуулагдаж байна. одоо шинэ зөвхөн хооллолоор 6 дахь удаа гэдэг явж байгаа. Тэгээд ер нь нэгдэхүүн арга хэмжээ манууд яхаа сүүлийн үед бол хүмүүс ингээд хэд их сошиал одоо цахимжаа тий. Тэгээд харьцаа ингээд цахим хэлбэрт ороод амьд харилцаа их ховор болсон. Тэгээд яхаа хүмүүсийг одоо амьд харилцаа бий болох тодорхой нэг сэдвээр ингээд бас ярилцах тэгээ нэг ийм л зорилготой хийгдэж байгаа. Тэгээд сэдвүүд бол ерөнхийдөө янз янзын сэдвээр явж байгаа. За өнгөрсөн 7 хоногт бид нар Антарктидын тухай манай Эрдэнэ тогтод бас Антарктидд очиж үзсэн 2 хүн байдаг учраас тэр хоёрыг удаж авчирсан Антарктидын талаар бас яриулсан. Өнөөдөр бол энэ одоо Орхон аймгийн бас дугуйн спортынхан манаас дугуйн спортын талаар ямар ач тустай, эрүүл мэндэд ямар талаар бас ярьж хөрж байна. Тэгэхээр энэ спортын талаар яаж эрүүл байх вэ одоо гэдэг талаар бас хүмүүс бас ярилцаад бас ингээд сонирхолтой өрнөж байна. Ер нь бол мэдээж бид нар бол энэ одоо нийгэмд бас нэг юм амьд харилцаа үүсгэснээр ер нь бол хүмүүсийн оролцоог одоо нэлээд идэвхжүүлэе гэж бодож орж байгаа. Яагаад гэвэл хүмүүс одоо ингээд аливаа нэг үйл явдал өрнөд ингээд фэйсбүүкээр нэг лайк дарах, шеэр хийх, нэг коммент бичгээс л нэг юм өөр үйлдэл болцсон. Тэгээ бүгдээрээ нэг шүүмжлэгчийн байр суурьнаас ханддаг болцсон. Тэгэхээр яг ингээд амьд харилцаа бие бинийгээ хараад яг энэ сэдвээр бас өөр өөрсдийнхөө бодлыг солилцоо тий. Тэгээд ер нь нийгэмд бас ингээд явандаа энэ одоо тийм хүмүүсийг идэвхтэй байлгах, оролцох зөвхөн нэг шүүмжлэгчийн байр суурьнаас биш заавал нэг юм хийх ийм л дуурайлан дуудах ийм л зорилготой. Хүмүүс бол ер нь бол хөвчлэн эрхэм мөнгөтэй болох уу, яаж ажил төрөлтэй болох уу, яаж бизнес хийх үү, яаж эрүүл хооллох уу, эрүүл амьдрах уу гэдэг ийм жишээ сэдвүүд их сонирхож байна. Тэгвэл бол явандаа бол мэдээж энэгээ дамжуулаад бид нар нийгэмд ямар хэрэгтэй байгаа тэр сэдвээр бас төлхөө ингээд өрнүүлэх юм зорилготой. 15-аас 10,000 хүн оролцдог гэж байгаа юм санагдаж байна. Уг арга хэмжээнд мэдлэг боловсрол ур чадвараараа манлайлан амжилттай ажиллаж хөдөлмөрлөж буй 300 гаруй залуус оролцсон санал бодлоо хуваалцаад байна. Цаашдаа уг арга хэмжээ илүү өргөн сар хүрээнд явагдах бөгөөд 7 хоног бүрийн 5 гарагт стартап төвдөр 18 цаг 45 минутанд болох юм а.